G. M үсэг дэвсгэрлээд үгийн дунд дэвсгэрлээд араас нь J үсэг орсон байна. Үлэмжи. Аялгуу ла үсэг дэвсгэрлээд га у. Тэ аялгуу. За чедалту ла үсэг дэвсгэрлээд ард нь Д үсэг залгагдсан байна. Монгол гэдэг ихэнхлэг энэ дэвсгэрлээд га үсэг ард нь орсон. Тэгээд Монгол гэж уншина. Энэ Г-гийн 2 дугаар үеийн гидсийг эхний үе нь О байвал дараагийн үеийг нь Угаар, эхний үе нь Ö байвал дараагийн үеийг Үгээр дуудана. Чихэн гэдэг дээр одоо энэ дэвсгэр наа гэвлэгч орсон байна. Чихэн, сайхан, өгөөдөлн, тэнийнэм гэх маа гэвлэгч. Соёл ла гэвлэгч. Чин ихэнхлийн энэ. За энэ дэвсгэр үсгийг мэдэх нь ард нь тийн ялгалын ямар ишгээр гэвлэгчээр хэлсэн үсэг холбох бай, нөхцөлийг холбох бай гэдэгт хэрэгтэй. Тийм учраас энэ өмнөх одоо дэвсгэр үсэг нь юугаар төгсөж байна гэдгээ сайн анзаарч тийн ялгалаа холбож байгаарай. За багарсад бэгэрсэд дээр гарч ирсэн жишээнүүд нь нэвтрүүлэх гэдэг дээр нэвтэрэгүүлэхүү гэж яваз. За нэв гэдэг нь баа гэвлэгч энэ дээр дэвсгэрлсэн байна. Б Т шууд хамтдаа. Нэв тэр. За үгийн адагта өв гэж шууд орсон байна. За га дээр болохоор зорих туу гэдэг. Зориг туу. Энэ га үсэг дэвсгэрлээд үгийн дунд дэвсгэрлэхээр юугаа хоёр туслаа гээсэн багаз. Үгийн адагт мөн адил хоёр туслаа гээ. Баялиг гэдэг энэ га гэвлэгчээр төгсөөд нөгөө хоёр цэг байхгүй. Ягаад гэвэл ардаа их шиг аваагүй учраас их шиггүй орох тохиолдолд энэ хоёр тусал цэг гээгднэ. Цаг мөн адил. За энэ эр үгийн гагийн жишээ. Эм үгийн гэ дэгжих. Дэгжих. Г үсэг дээр дэгжих гэж орсон байна. Энийг ч гэж бичиж болохгүй. Энэ тохиолдолд энэ жоохон гацсан байна тий. Тэгжих, дэгжих. За энэ бэлэг гэдэг үгийн адагт орсон эм үгийн г биелэг. За ра гэвлэгч эр дэний ра гэвлэгч шууд дэвсгэрлээд ард нь д үсэг орсон. Өрнөн гэдэг дээр ра үсэг дэвсгэрлээд на гэвлэгч ороод на гэвлэгчийн урд тусалтай байгаа нь ардаа их шиг авсан байна. Өрнэн, эрдэн гэд одоо их шигийн өмнө орохоор на гэвлэгч туслаа аваад гэвлэгчийн өмнө орохоор туслаа гээ. Эдүр гэд ра гэвлэгч үгийн адагт дэвсгэрсэн байна. За сонус ху, эс ху. Эс үсэг үгийн дунд дэвсгэрсэн байна. Тийм учраас энэ зарим хүмүүс соннаас сонус сааху гэдээсэн тий. Тэр дэвсгэрлэхгүй шал гарч байна. Сонус ху. Баяс чу. Эс үсэг дэвсгэрлээд эсийн араас ч шууд орсон байна. Тэгүс үгийн адагт са гэвлэгч дэвсгэрсэн. Үгс гэдэг дээр бас са гэвлэгч дэвсгэрсэн. За да гэвлэгч дэвсгэрлэхээр им гидстэй нэг шүдтэй ордог. За уйтхарлан гэдэг дээр түрүүн бид нар олон удаа энийг уншсан. Уйд, хаарлан. За энэ дээр бас хаар, хэ, ра гэвлэгч бас дэвсгэрсэн байна тий. Ралан гэд уйтхарлан хоёр дэвсгэр үсэг орсон байна. За гурав дахь нь бас наа зөөлөн дэвсгэр байна. Сэтгэл гэж бичдэг. С Д үсэг ардаа их шиггүй. Дэвсгэр Д Х. Сэтгэл гэж бичнэ. За эбүгэд гэд Д үсэг энд
да гээгүүлэгч дэвсгэрсэн байна. Эбүүгээд. За энийг та нар авнаа. Энэ файлыг та нар авна надаас. За дараагийнх нь харьяалахын тийн ялгалын дүрм хэний юуныг харьяалагдах. За бид нар энийг өмнө үзсэн байгаа. Монгол хэл шүлгэн дээрээс энэ харьяалахын тийн ялгал орсон үгүүдийг түүж ивдсэн байгаа. Жишээлбэл чихэн үү тэ. Энэ дээр би уугаар өвчсөн байна. Энэ чихэн үү. Ягаад гэвэл чихэн гэдэг нь эм буюу сармаг үг байна тэ. Сармаг үг учраас ард нь уу залгахгүй үү залгана. Тэгээд дүс үн гэж залгана. Са гээгүүлэгчээр төгссөн байна. Монгол. Энэ дээр нэг хатуу дэвсгэр мэвсгэр нь хамаагүй. Хамгийн гол нь анзаарах юм нь тэр наа гээгүүлэгчээр төгсөж байна уу, гээгүүлэгчээр төгсөж байна уу, эгшгээр төгсөж байна уу гэдэг нь хамаатай. Зөвхөн наа гээгүүлэгчээр сүүл наагаар төгсөж байгаа тохиолдолд уу холбоод гээгүүлэгчээр төгсөж байгаа тохиолдолд бусад бүх гээгүүлэгчээр төгсөж байгаа тохиолдолд энэ мөн холбоод эгшгээр төгсөж байгаа тохиолдолд яан гэдэг гээгүүлэгчээр эхэлсэн ийг залгаж байгаа. Яан, ийн. Тэрийг л тодруулж харуулах гэсэн юм. Ойлгомжтой юу? За дараагийнх нь өг хоршийн тийн ялгал бид нар үзсэн. За энэ дээр одоо дэвсгэр хамаатай. Хатуу зөөлөн дэвсгэр. Хатуу дэвсгэрийн араас туу чуу юу тэчээр эхэлснийг зөөлөн дэвсгэрийн араас зөөлөн дэ жэгээр эхэлснийг залгана гэсэн. За тэгээд цаг туу гэж орно. Бэлэг энэ хоёулаа багарсадад ордог хатуу дэвсгэрийн эм үгийн эр үгийн га эм үгийн гэ байна. Тэгээд өг хоршийн тийн ялгал нь туу хэвээрээ туу түү. Цаг туу бэлэг түү. За бодох уу гэдэг эгшгээр төгссөн тохиолдолд энэ бол зөөлөн дэвсгэр. Бодох уу дуу хувьтай дуу. Хувьтайд бодоход цагт бэлэгт гэдэг. За өнөөдөр бид нар үзэх тийн ялгалын нөхцөл заахын тийн ялгал байгаа. Заахын тийн ялгал нь юуг гэдэг асуултанд хариулагдана. За галиг нь болохоор За одоогийн дүрмээр болохоор энэ ийг буюу гэ аль нь яаж орох вэ гэхээр энэ ийг гэдэг нь одоо ганцхан буюу энийг заримдаа бид нар ич гин гээч гин энийг болохоор яагаас бусад бүх гээгүүлэгчээр төгсөн үгэнд залгуулна. Яагаас бусад ийг гэд энэ яагаар эхэлсэн тохиолдолд эгшиг ба яг гээгүүлэгчээр төгсөн үгэнд дагуулна. За зориг гэдэг нь гээгүүлэгчээр төгсөн учраас эхний нөхцөлийг холбосон байна. Зориг гэж биччихээ зоригийг гэж уншина. Баялаг гэж баялаг гэж гээгүүлэгчээр төгсөн байна. Тэгээ баялаг гэж биччихээ баялагийг гэж уншина. Заяага энэ одоо энэ эгшиг үсгээр төгссөн байна. Тийм учраас араас нь ийг заяага ийг заяаг гэж ингэж холбож өгсөн байна. Дараагийн 7 хоногт хэдүүлээ тийн ялгалынхаа үлдсэн нөхцлүүдийг бүгдийг нь үзээд дуусгана. Одоо хоёрхан тийн ялгалын нөхцөл байгаа. Хамтрах тэгээд гарахын тийн ялгал байгаа. За дараагийнх нь өнөөдрийн дүрм бас Тансенгийн дөрвөн зэрэгт гасан гэсэн гэдэг үлд нэрийн өнгөрсөн цагийн нөхцөлийг үзнэ. За гасан гэдэг нь эр үгэнд холбогдно. ГС энэ га гээгүүлэгч са гээгүүлэгч эгшиг на гээгүүлэгчээр бүрдсэн гасан болгосон гэж орсон байна. За энэ нь болохоор Сансенгийн дөрвөн зэрэгт гэж байгаа. Тэгсэн, ингэсэн, өгсөн, авсан гэх мэтчлэн дандаа өнгөрсөн цаг дээр
ордог сансангийн нөхцөл. Им үгэндээ гисэн гэж орно. Сэргүүгээгсэн, бүрийдүгсэн хоорондоо гээсийн хооронд их шиг байхгүй шууд. Итэ гээгүүлүгсэн, итгүүлсэн. Тэгээд үгийн өмнөх үг нь ямар үг их шиг гээгүүлэгчээр төгсөж байна. Тэрийг сайн анзаарж агараа. Тэрний араас шууд залгагдана. За тэгээд одоо сургаал үгийг бүгдээрээ уншъя. Сургаал үгээ за англи жаргалаас эхэлж уншуулъя. За нэгдүгээр сургаал үгийг унштай. Абугийн сургаал ата. Ээжийн сургаал эрдэнэ. Зүйтэй. За энэ богноор бичигдээд уртаар дуудагдаж уншигдэж байна те. Сургал гэж өчээд сургаал гэж уншлаа. Зөв. Зарим тохиолдолд бид нар одоо уртэг шиг үзээгүй байгаа. Уртэг шиг эдрийг дараа үзнэ. Богноор өчээд уртаар дуудагддаг. Энэ тохиолдолд сургал гэж өчээд сургаал гэж уншлаа. Зүйтэй. За абуугийн ээжийн гэд харьяалахын ялгал те. За хоёрдугаархын баяраа унштай. Сан но ухаан гүн олны ухаан гүн. Зүйтэй. За энэ дээр за олны гэдэг дээр нөгөө харьяалахын ялгал орсон байна. За ухаан гэдэг дээр ухаагаан гэдэг урт ааг тэмдэглэдэг өөр бас нэг нөхцөл нь их шиг гээгүүлэгч их шиг гэдэг юм дүрэн байгаа. За тэгээд ухаан гэж уншина. Зүйтэй. За гурав дахь нь оргоо унштай. Нөхөр рүү мог магуйг харах бар өөрийн мог харах бар өөрийн мог хар өгөөрөө мог магуйг хар. Ахаа зүйтэй. За нөхрийн мог харахаар өөрийн мог хар. Нөхөр гэдэг ра гээгүүлэгч багар садар төгсөн учраас ямар тийм алгалын нөхцөл залгасан байгааг анзаараарай. Магуу гэдэг ихшгээр төгсөн учраас ард нь ийг залгасан байна. Тэ? За харахуу гэдэг уугаар төгсөн учраас ард нь бээр абаар залгасан. За өвөр магууийг хар. За энэ давтамжтай ийм үгүүдийг сайн тэмдэглээд тогтоогоод аваарай. За дөрөвдүгээрх нь байгалагч. Нэрээ нэгтүүийн чихээ нэгэ. Нэр нэгтийн чихнийг. Зүйтэй. За нэр гэдгийг орхиц ээтэй бичиж байгаа. Хэрвээ энэ орхиц эй байгаагүйсэн бол энэ нар гэдэг үг болно. Тийм учраас нэрээ нэгтүү гэдэг г гээгүүлэгч маань дэвсгэрлж орсон байна тийм ээ. Нэгтүүийн за ихшгээр төгсөн учраас ян холбогдсон чихи нэгэ. За зүйтэй. За дахиад их чаргал яваарай тавын. За алтан дэлхи наран гээгүүлдэг. Гээгүүлдэг. За зүйтэй. Арат үмэнийг эрдэм гээгүүлдэг. За зүйтэй. Алтан дэлхийг нар гээгүүлдэг, арт түмнийг эрдэм гээгүүлдэг. За алтан дэлхийг наран гээгүүлдэг, арт түмнийг эрдэм гээгүүлдэг. За үйлдэж уншихын нэг сайн тал нь болохоор бид нар хаана ямар их шиг гээгүүлэгч орсон байна гэдгийг ялгаж
Жирэг өрөө дуудлагаараа чихэндээ тогтоодог байгаа. Тийм учраас би та нарыг яарах хэрэггүй үйлээд уншаа гэдэг юм. Үйлээд уншиж байгаа тохиолдолд, үйлээд бичиж байгаа тохиолдолд бид нэр ихшгээ гээхгүй, алдахгүй. За өнгөрсөн удаад би алтан дэлхий гэдэг үгийг бичүүлж байхдаа би нэг алдаа гаргасан. Энэ үсгийг илла гээгүүлэгчийн ард орсон үсгийг би гээсэн байсан. Тэгэхээр одоо энийг та нар дахиад өмнөх бичснүүдээ эргүүлж хараад тэмдэглээд аваарай. Дэлэхэй ийг наран гийг үлдэг. Энэ г үсэг тэгээд үсэг байна. Яа гээгүүлэгч их шиг г гүл г юм угийн г. Наран гэдгийн энэ нар гэж бичээгүй наран гэхээр нэр үгээс нэр үг бүтээгч наа гээгүүлэгчийг холбоод нар гэдэг өөрөө бас нэр үг. Ард нь наа гээгүүлэгч холбоод наран гэдэг бас дахин нэг нэр үгийг бий болгосон. Тийм учраас наран. За ард гэдгийн ра гээгүүлэгчийн ард үсэг байгаа. Энийг дандаа орхидог. Арад гэдэг дэвсгэрдээ түмэн ийг энэ наа гээгүүлэгчээр төгсөн учраас ийг шууд залгасан байна. Үсгийг залгасан байна. За эрдэм гийг үлдэг. За одоо дараагийнх нь баяраа. 6 дугаарх нь эрхээ ийг сур хуу бэрхээ ийг сур. Эрхийг сурахаар бэрхийг сур. За зүйтэй. Эрхээ ийг энэ ихшгээр төгсөн учраас ийг залгасан байна. Сурах уу гэдэг дээр рагийн хүлэгч дэвсгэрлээд хээ үсэг шууд орсон байгааг анзаараарай. Энд одоо та нар их дунд нь их шиг мшиг жиргэлэхгүй шүү. За эрг учраас сурах гэдэг нь эрг учраас арих нь бар гэж уншина. Бар, сурах уу бар. Ийм үг байсан бол энийг бэр гэж унших байсан. За бэрхээ гэдэг сая бэрээр уншсан. Тийм. Сая бэрээр уншсан. За бэрхээ ийг гэдэг энэ өнөөдрийн өг хоршихын тийм ялгал ийг сур. За 7 дугаарх нь оргил уншаад оргил уншчих та. Орох. Так он. Хурыг. Хура. Тэ? Хураыг. Окторгуй. Салих. Бэтэдэг эвддэг. Окторгуйн цагийг хур салих эвддэг. За зүйтэй. За энэ дээр орхуу цаг хура гэд орхиц байгаа учраас ийг залгасан байна. Хэрвээ чи энэ агийн уншихгүйгээр шууд хур ийг гэвэл нөгөө үсэг орно. Тийм учраас энэ орхиц аагаа заавал ингэж дуудаж тогтоох хэрэгтэй. За. Окторгуу гэд энийг хэгээр ч юм уу гээгэр ч юм уу уншиж болно бас. Окторгуй гэж сонсогдож байгааз бид нэр тэгэхээр окторгуйн сайлхи ла үсэг дэвсгэрсэн байна. Эб дэдэг б үсэг дэвсгэрсэн байна. Г үсэг бас дэвсгэрсэн байна. За хамгийн сүүлийнх нь байгалагч юм шүү дээ. Оюун ухаага оюун ухаан биелэг ийг оюун ухаан бидгийг агуур гэнэ. Агуурын уурын гэж байна. Агуур инхлэг энтэй юм уу? Хог эвддэг. Зүйтэй. Оюун ухаан бидгийг уурын мунхаг эвддэг гинэ. За зүйтэй.
За зүйтэй. За оюун гэдэг наавсыг дэвсгэрсэн ухаан бол түрүүний үздсэн үг. Билег иг. Га гэвлэгч, г гэвлэгч дэвсгэрлээд тэгээд и буюу тийм алгал холбогдсон. За уур гэдгийг агуур. Энэ нөгөө урт ууг тэмдэглэхдээ 2 3 янзаар тэмдэгдэг. Нэг нь агуу. Агуур уун. За энэ уур магуу гэдэгтэй адилхан те түрүү муу гэдгийг бас магуу гэж биччихсэн. Тэрүүнтэй адилхан. Уур гэдгийг агуур уун. Мунхаг гэдэг нь хэлний үгийн энэ үсэг сонсогдож байгаа учраас мунхаг гэж хэлсэн. Тэгээ эвддэг гэдэг бас ба гэвлэгч. Энэ хэлний үгийн их энхлэг энэ дэвсгэрсэн энэ ха га гэвлэгч. За гэх мэтлэн та нар ингэ бичиж байхдаа хаана ямар үг орж ямар нь дэвсгэрлсэн байна вэ гэдгийг анзаарч бичиж байгаарай. Өнөөдрийн дуудлага ижил дүрс өөр үгс. Өөр гэдэг үгнүүд адилвтар бичигдээд өөр утга агуулна. За дээлийн өврийг бүр гэж бичнэ. Дээлийн өвөр. За тэгэх юм бол одоо ар өврийн өвөр гэдгийг бүр гэж бичнэ. Өөрийн бие. Өөрийгөө хэлэхдээ өвөр гэж бичнэ. Тэгээ энэ нөгөө би ингээд галиглуулаад идэх чинь энийг л ялгаж хэлүүлэх гэдэг байхгүй юу? Бүр гэж унших уу, бэр гэж унших уу тий? Хэрвээ буруу галиглаж унших юм бол буруу үг утга болоо явчихна гэдгийг харуулах гээд ингээд галиглаад байгаа. За бэр буюу өөр, бэр гэх юм бол өөр ондоо. Бас энийг өгөр гэж бичдэг байна. За энэ хоёр адилхан утгатай. Нэг нь хоёлаа өөр ондоо гэдгийг илэрхийлж байна. Өвөр гэдэг нь болохоор өгөр гэдэг нь болохоор энэ өөр гэдгийн нөгөө урт өг тэмдэглэсэн өөгээ байгаа байхгүй юу? Урт өөр гэдгээр нь шууд бичсэн байна. Өөрөө. За эд гэдэг дээр байгалийн их юм юутай сүүл ээтэй бичээд байсан. Тэгэхээр тэр буруу байгаагүй зөв бас эд гэдгийн нэг хэлбэр. Гэхдээ эд гэдэг нь биднэрийн эднэр тэднэр гэдгийн эд байсан. Эд бараа, эдэс, эд хөрөнгийн эдийг болохоор ийм богино одоо сүултээ дээгэр дуусгадаг. Дэвсгэрдээ. Энэ болохоор өвөрмөц бичлэгтэй дээ үсэг. За сурах, сорох хоёр адилвтар бичигдээд тэгээ дүрс нь өөр. Сурах уу гэдэг бидний унших, бичиж сурах гэдгийн сурах бол хуу шууд дэвсгэр ха гэвлэгч ороод сурах уу гэж бичигдэнэ. Хэрвээ сурах уу гэж унших юм бол энэ ямиг асууж лавлахын сураг ажиг гаргахын сурах. Тийм учраас энэ үсгийг хаана яаж зөв гарах уу гэдэг бас их чухал байна. За сурахыг бас сурах уу гэж биччих юм бол сорж уухын сорох болж байна. Тэгээд тус тос хоёрыг бас харуулъя гэж бодсон. Тус гэдэг нь юм тус. За ийм тус юмнууд байна гэдэг нэг өгүүлбэрт ордог шүү дээ, тий? Тэр тус гэдэг юм тус. Ач тусын тус нь болохоор туусаа гэж бичигддэг. Тосон будгийн тос болохоор тоосуу гэж бичигддэг. Өөх тосны тос. Бодис тоосуу гэж бичигдэнэ. За би та нарын даалгавар дээрээс гарсан алдаануудыг засаад ингээ Word дээр бичээд гаргасан байгаа. Энийг бас одоо битэл дуусахаар нөгөө групп дээр тавиад явуулчин та нар энийг бас хараарай. Байгалийн ихч жишээ үгс гэдгийг өөрөө бичсэн байсан. Тэгээд энэ жишээ гэдгийг жа гээгүүлэгч
эс тэгээд я орхиц жишээ. За их хол гэдгийн хэ хоолаа гэж бичнэ. Хоолаа гэж бичнэ. Цүнхэнд гэхээр дарлагч цүнхэнд гэдгийг цүнхүү дүү. Цүнхэнд. За ой гэдэг нь үгийн эхэнд орсон о, адагт орсон и. За үе гэх юм бол за яг би үе гэдгийг зөвөр харьцуулж бичсэн юм байгаа. Үе гэхээр үсэг байгаа учраас энэ я эгийн нийлбэр байна. Энэ ялгааг нь гаргах гэж юм. Үгийн эхэнд орсон үгийн адагт орсон я ардаа орхиц этэй. Тийм учраас энэ үсэг болж байгаа. Үе. За унших, уншив гэдэг үг. Унших гэдэг үйл үг байна. Уншихо. Энэ ихэнхлэг наа гэвлэгч. Тэгээд дэвсгэрлээд эс үсэг шууд орсон. Уншихо. За уншив гэвэл уншиба гэж орно. Тэгэхээр энэ шигийн дараас хо, шигийн дараас ба залгагдсан байна. Үнэр гэдэг байгалагч энийг үнэр гэж бичсэн байсан. Үсгээр бичсэн байсан. За үнэр гэдэг нь үнэр. Үнэртэн танартан гэдгийг бичихээ үнэртэн гэж бичнэ. За үнэр бол үнэр. За дараагийнх нь сонсох, сонсов. Сонус хо. Тэгээд сонус ба. Эс үсэг дэвсгэрэлдэг тийм ээ. Тийм учраас сонус хо, сонус ба. Чи гэж бичнэ. Чи. Г-гийн ард үсгийн шүд байна. Чи. Өгөх, өгөв гэдэг дээр өг, хүү. Г үсэг дэвсгэрлээд х үсэг шууд залгаад өг, хүү. Өгөв гэдэг дээр өг, бэ гэж чинь. Өгөө бэ, өг, бэ. За үйлдвэрлэл гэдэг дээр алдсан байсан. Үйлдвэрлэлийг улаарэл гэж чинь. Энэ кириллээр бичдгээс яг энэ II-ын байрыг сольсон багц. Энэ уучлаараа энийг алдсан байна. Уул ажил болчих. Энэ ра гэвлэгч шүү. Энэ буруу байна. Энийг ра гэвлэгчээр бичээрэй. За аяалгу. Я гэвлэгч ардаа авсан байна. Аяал. Тэгээд ла гэвлэгч дэвсгэрлээд га гэвлэг шууд хамтдаа. Аяалгу. Мандо, махо, мандахо. За дараагийнхыг нь үзье. Дэгжих. Дэгжихүү. Шууд хамтдаа г үсэг дэвсгэрлээд жихүү, дэгжих. За сэргээх, сэргээсэн. Сэргүүгээхүү. Сэргүүгээхүү. За сэргээсэн гэвэл сэргүүгээ гэдэг энэ одоо үсэг байгаа. Үсгийн шүд байна. Тэгээд нуруугаа аваад гисэн шууд залгасан байна. Сэргүүгээ гэсэн. Сэргээх гэдэг урт эгийн нийлбэрээр энд оруулж өгсөн байна. Сэргүүгээ гэсэн. 3G байгаа. За үүнтэй адилхан итгүүлэх гэдгийг энэ яагаад лаа үсэг орчваа. Энэ буруу юм шүү. Энийг үгийнхэнд орсон игээр тэмдэглээр энэ ла үсгийн иврийг орхиороо. Гүүл хүү. Итгүүлэх үйл үг байна. Гүүл хүү. За итгүүлсэн гэвэл нөгөө
Итээгүүлүгсэн. Лүгсэн. Элийн ард үүсгийн гэдэс жиргэлсэн байна. Лүгсэн. Итгээгүүлгсэн. За тэгээд арад түмэн гэдгийг ард түмэн гэдгийг арад түмэн гэж бичим гэсэн. За алтан дэлхий гэдгийг би өмнө нь алдсан учраас энд оруулсан. Алтан дэлхий. Дэлхий. Лэгийн ла гэвлэгч араас үсэг байгаа. Тэгээд хэ үсгийн араас үсгийн шүд. Тэгээд буюу энэ ягаар уншина. Дэлхий. Орд нь лагийн үсгийн ард ихшиггүй бичгээд байлаа. Тий, эртээд би бичгтээ ихшиггүй бичсэн, тэр буруу байсан. Тэгээ энэ болохоор дэлхий гэдэг ардаа ээтэй байх ёстой. За бүгдээрээ маш сайн оролцож байна. За буцаад хичээлийнхаа файл руу оръё. За одоо даалгавраа өгч юу ч гэсэн. Тэгээд дараа нь цаг гарвал хэдүүлээ нөгөө чимээ ап болон тунгаамал тойлоо яаж хэрэглэх вэ гэдэг рүү орно. За саяны бичсэн сургаал үгсээ галаглаад буулгаад ирээрээ хуулж бичээд галаглаж буулгана. Дуудлага ижилд үр сөөр үгсээ бас бичиж нүдлээрээ нүдлэн шүү. Дараагийн сорил дээр тэрийг асууна. Тэгээ монгол хэл шүлгийн үргэлжлэлийг одоо өгнө. Тэрийг хуулан бичээд галаглан буулгаж ирээрээ. Ийм 3 даалгавар өгье. За шүлгийн үргэлжлэлийг хэдүүлээ нэг мөрөөр нь хамтдаа уншиж чадах юм. Хамгийн эхнийхийг нь баяраа эхлэе да. Хүнтэй. Хүнтэй цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадварт. За зүйтэй. За энэ дээр нэг анзаарах юм нь хүндий гэдэг нь энэ наа гэвлэгч дэвсгэрлээд даа орсон. Тэгээд энэ наа гэвлэгчэнд тусал орхигдсон тийм ээ. Цээжинд гэдэг энэ цаа үсэг тэгэнгүүтээ ж үсэг энэ хоёрын ялгааг одоо сайн хараарай. Цээжинд. Цэгээжинд энэ урт үсгийг эгээр тэмдэглэсэн байна. Тэгээд дуу орогчи гэдэг бүгд ийг нэвтрүүлэх чадалтуу зүйтэй. За байгалагч дараагийнхан явъя. Хөгжим мэтүү ираагүй хөгжим мэтүү ираагүй баясгуулан ланга энэ ихэнхлэг байна тийм ээ. Баясгуулан дуу
Монгол хэл минь хилээ минь За нийлүүлээд уншъя. хөгжим мэт яруу баясгаламж монгол хэл минь үү? За зүйтэй. Минь. Баяс хууланто энэ ихэнхийн ингэ тэ баяс хуулан дэвсгэрж ороод шууд тоо орсон байна. Монгол хэл минь. За дараагийнхын нэг чаргал яваарай. Өсэхү насон аса өдөлхү насан хүртэлээ чима юган содуллан содулу За өсэхү насон ача насон ача өдөлхү насон хүртэлээ чима юган содуллан зүйтэй. За нийлүүлээд уншиж хаа. Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юган судлан. За зүйтэй. Оргоо одоо дараагийнх нь явна. Дүүл өдөр бүр үгээс үгс он эрдэнэг чин баярлан түүнэм өдөр бүр түүнэм тэгүүнэм тэгүүнэм. За өдөр бүр үгсийн эрдэнэг чин баярлан түүнэм. Зүйтэй. За одоо сүүлийн хоёр мөрийг баяраа байгалагчаар уншаад дуусгачих. Түүмэн үе ин юун би лиг билэг лэмжи са инг эгүдэ иг чин. За энэ үүд гэдэг үг байгаа. Үүдийг чин. За тэгвэл нийлүүлээд уншаарай. Түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чин. За зүйтэй. За байгалаа ихч. Түлгээхүү бүрий сэтгэл сэргүн энэ урд нь юу вэ? Ихэнхлэг байна. Мангнай. За энэ магнай гэдэг үг. Мангнай. Ихэнхлэг дэвсгэрсэн байна. Магнаи үрчилгээ гэнэ. Үрчилгээ Тэний энэ урд нь хоёр тусал гарч ирээд толгой эргүүлээд байна.
Тэний нэм. байна уу? Аха байна. За таны таны нам гэнэ үү? Тэний нэм. За За гүцэгээд нийлүүлээд юм шүү дээ. за тэгэх бүр Үгүй ээ. түүх бүр Түлхэх үү? тэгэх энэ ил үсгээ яга хаяад байна. Тийм байна. Түлхэх бүр сэтгэл сэргүн магнаын энийг юу гэдгийгсэн бэ? Өөрий магнаын үрчилгээ тэний нэг гэж юм уу? Тэний нэм. За түлхэх бүрий сэтгэл сэргүн түлхэх бүр сэтгэл сэргэн магнаын үрчилгээ гэхгүй үрчлээ. Энэ урт эгийн үрчлээ тэний нэм. Энэ хосог шиг тэний нэм. За энийг ингээ хуульччихэд бичигтэй амандаа үйлээд нүдлээрээ өгүүдээ. Эндээс бас тийм ялгалын ямар нөхцөл нь яаж орсон байна гэдэг түрүүний миний тайлбарснаар та нар бас анзаарч бичээрэй. Ялгаж бичээрэй. За тэгээд даалгавраа өгсөн. Одоо 8:10 болж байна. Хичээлийн цаг бол дууссан. Үлдсэн хугацаанд чимээ апыг хэдүүлээ харъя. Тунгаамал тойл тусгай анги гэхдээ яг цаг амжуул харъя. За би энэ юугаар скрин шеэр хийхээ болоод одоо камерынхаа видео камерыг үе. За энэ гар харж байгаа тийм. Асуух юм байна уу? Байггүй. За би одоо утсан дээр л шууд харуулъя гэж бодсон. За энэ чимээ ап гэж ийм ап байгаа. Энийг суулгасан уу? Чимээ ап гэж энийг хэлж байгаа. Ийм ап. Энийг суулгасан уу? Хин суулгасан? Оргил суулгасан уу? Байгалийн суулгаг байгаа юу? Суулгаагүй. За байгалийн чи хүүгээрээ заалгаа суулгачаарай. За чимээ ап руу ороод оронгуудын ийм юмнууд. За ямар ч байсан чимээ ап дээр юу хийдэг вэ гэхээр эхлээд энэ keyboard-о сонгоно. Keyboard нь энэ доор нь байгаа. Энэ дээр сонголтод ахаар нэг нь болохоор тоо өсөг юм уу эсвэл энэ дээр удаан дарах юм бол энэ кирилл гарах уу юу гарах уу гэдэг нь харагдана. Энэ 4 бичиг байгааз. Эхнийх нь цагаан толгой гэж байна. Дараагийнх нь латин гэж байна. Тэгээд кирилл гэж байна. Тэгээд систем гэж байгаа. За кириллээ сонгох юм бол энийг ингэж удаан дарж агаад тэгээд латинаа сонгох уу юугаа сонгох уу гэдэг юм чи ялгааг нь гаргаж өгнө. Энэ болохоор зүгээр нэг цагаан толгойн бичгээр харагдаж байгаа. Энийг гарын хэлбэрт оруулахын тулд энэ дээр удаан дарж агаад авахаар энэ ингээ гарын хэлбэр гэдэг нь энэ компьютерийн гарын хэлбэртэй адилхан гарч ирж байгаа байхгүй юу? Тийм гарын хэлбэртэй. Хэрвээ энэ дээрээ дахиад удаан дарах юм бол энэ солигдоод ийм зүгээр цагаан толгойн үндсэн үсгийн хэлбэрээр гарч ирж байгаа. Нөгөө 7 гигүлэгч чинь 5 гигүлэгчээр те өө1 АО1 тийм маягтай. За тэгээд өшөөд жоохон дараад тоо өдр гарч ирж байна. За би болохоор энэ keyboard-ын гарын бариллаар энүүгээр нь бичих дуртай. Энүүгээрээ бичих юм бол ядчил үсгнүүд нөгөө keyboard-ын гарын барилтай адилхан болохоор бичихд арай илүү амар. За тэгээ буруу зөвгүй бичнэ бүгдээрээ. Буруу зөвгүй үг бичээд бичсэн үгээ дараа нь юунаас зөв бичиж гэдэг олж харах уу гэхээр тунгаамал тойл дээрээс олоо харчтай. Олоо харах яг тунгаамал тойлыг
энэ дээр улаан дээр дараад үгээ хэлнэ. Сайн уу? Тэгэнгүүт үгийг чинь боловсруулад энэ миний үгээ хэлнэ гэдгийг сонсчиж тэгсэн эндээс үг ямар утгатай ямар одоо нөгөө дуудлага ижил дүрс өөр үгнүүд байгааз тэднийг ингээд сонголтыг гаргаад өгч чинь. Тэгэх юм бол та эндээс ямар үг нь зөв үгүй гэдгийг утгаар нь уншиж байгаа тэр үгээ сонгоод тэрийг буцаа чимээ ап руугаа оруулаад ингээд биччихдэг байхгүй юу? Яг тэр галгилснаар нь. Тэгэхээр энэ тунгаамалт бол та үгийг зөв буруу бичиж байгаагаа мэдэх шаардлагагүй ганцхан үгээ хэлээл хэлсэн үгийг чинь гаргаад ирнэ. За тэгээд бас нэг юм нь би юм юу суулгасан байгаа. Монгол тойл гэдэг юм ап суулгасан байгаа. Монгол тойл ап болохоор 60,000 үгийн баялагтай. Тэгээд энэ дээр за орох үгийн үндэс үгнүүдээ хайна. Энийг хайхын тулд бид нэр кирилл цагаан тохиолтой байх кибордтай байх хэрэгтэй. Тэгвэл латиныг нь уншиж ойлгохгүй. Тэгээд энэ дээрээс одоо эрт гэж бичээ. Эртгээ бичээ хайхад эрт дээр үг гараад ирнэ. Тэгэх юм бол энд нь урд нь үгийг чинь одоо галгина. Монгол бичгээрээ тэгээд үгийн утга нь ардаа гараад ирнэ. За ингээд 2-3 удаагийн ийм ордлогоос би үгээ зөв бичиж гэнэ үү буруу бичиж гэнэ үү гэдгээ өөрийгөө давхар хардаг, хяндаг байгаа. Ингэж яагаад эндээс зөв үгээ олж сонгоод чимээр үгээ оруулж бичнэ. Тэгвэл бас алдаатай буруу худуу юм хиймэргүй байгаа шүү дээ, тий. За үг ингээд зөв байлаа гэж үзтгвэл одоо зураг оруулъя. Зураг оруулахад энэ дээр нь байгаа энэ дээр дарна. Энэ. За ингэнгүүт одоо фолдер руу ороод энэ дундаас ингээд зураг сонгох. Ямар зураг сонгох вэ? Жишээлбэл за би энэ зургийг сонгоё. Энэ зурган дээр энэ үгийг оруулъя. Энэ үг байгааз. За энэ үгийг томруулахын тулд энэ доороос нь ингээд татна. Энэ нэг том цагаан цэг байгаа юм. Энэ ан дээр харагдах нь энэ варны энд. За энэ том цагаан цэгээс ингээд татхаар энэ үсэг томорж байна. Тэ? Үсэг томорно. За үсэг томрлоо. Одоо энэ дээр фонтоо солино. Фонтныхаа ямар тэг хэлбэрээр энэ үгээ гаргах вэ? Дармлаар гаргах вэ? Бичсэн одоо бичмэл хэвээр тэгээр гаргах вэ? Эсвэл ийм олон гоё фонтууд байгаа. Энэ юм гоёмсог хэлбэрүүд. За тэгээд өргөн нарийн өндөр урт одоо үсгийнхаа хэмжээ том жижигийг тааруулахын тулд энэ жижигхэн цагаан дээрээс татаад сунгаад ингээд богисгоод байна. За өнгийн сольч. Өнгийн солихын тулд энэ усан будаг руу орно. Тосон будгийн энэ байгааз энэ дээр дарангуут өнгөний сонголт гараад ирнэ. За энэ дундаас жоохон тод өнгө сонгоох юм. За харагдаж байна одоо. За ийм үг сонголоо. Энэ харагдаж байна. За инглээ энэ болохоор энэ Т үсгийн хамгийн ихний энэ Т үсэг нь болохоор энэ үгийнхаа үсгнийхаа өнгийг сонгоно. За дараагийнх нь хөндөй. Хөндөй гэдэг нь юу вэ гэхээр энэ хэр зузаан гарах уу энэ үсэг. Хэр нарийнхан гарах уу. Дээрэс нь доторх нь хэр одоо доторх өнгө байгааз энэ фонтын доторх өнгө тэрийг хэр нимгэн зузаан гарах уу гэдгээ ингэж тааруулна. Хараа энэ өтгөн ийшээгээ ингэ шингэрж байгаа үстэй. Өтгөн шингэн. Энэ ч гэсэн энэ гаднах үсгийн гаднах хүрээн өтгөн шингэн гэж таарах уу. За тэгээд сүүдэр үсгэндээ сүүдэр оруулах уу яах вэ? Сүүдэргүй оруулъя. Сүүдэр нь урдаа гарах уу хойноо гарах уу гэдгийг ингэж тааруулж байгаа. Давхар сүүдэр ингэж тааруулж байгаа. За энэ болохоор энэ хамгийн сүүлийн энэ сүүдэртэй Т үсгэн дээр эннийхээ өргөн нарийн сүүдрийн урд гарах уу хойно гарах уу дээрээ байх уу доороо байх уу гэдгийг энүүгээр тогтоож өгч байгаа. Тэгээ сүүдрийн өнгийг бас сольж болно. Сүүдрийн өнгийг солиод ийм цагаан цайвар өнгийн сүүдэртэй болгож. Үсгийнхаа хүрээний өнгийг бас сольж болно. Үсгийн хүрээний өнгийг жишээлбэл улаан өнгөөр солиё. За энэ мэдчихлээ.
Ингээд тунгаан энэ чимээ апыг хэрэглээд та нар үг бичээд үзээрэй. Зураг оруулаад үзээрэй. За, өнөөдрийн хичээл нэг юмрхүү. Өнөөдрийн хичээл ойлгомжтой байв уу? Ойлгомжтой сайхан байлаа. Баярлалаа. Дараагийн хичээл дахин 2 3 тийм ялгалын нөхцлүүдөө үзэж дуусгаад нэгмсэн тийм ялгалын нөхцлөө дуусгана. Тэгээд Монгол хэл жишүүлгийн үлдэгдэл үлдсэн мөрөөдөө бүгдийг нь үзэж дуусчаад тэрний дараагаас хэдүүлээ галиг үзээд гадаад өгөнд ордог галиг үсгүүд үзээд одоо орчин цагт хэрэглэгддэг компьютер гэх мэтийн янз бүрийн гадаад өгнүүдийг бичиж эхэлнэ. За тэгээ хичээлдээ оролцсон та бүхэндээ баярлалаа. Гэрийн даалгавраа над руу дараагийн 4 өдрөөс өмнө явуулаарай. За сайхан амраарай. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.